Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын чуулганы 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 26 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2-р хэлэлцүүлэг явагдаж, төслийн 1-р зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 26 онд 31.6 их найд төгрөг гэснийг 31.930 тэрбум төгрөг гэж, дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувь 2026 онд 30.9 гэснийг 31.2 гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасах 1.3 гэснийг хасах 1.050 гэж, дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувь 2026 онд хасах 1.3 гэснийг хасах 1.0 гэж, нэгдсэн төсвийн суур зарлагын дээд хэмжээ 26 онд 29,552 их найд гэснийг 29,859.1 тэрбум гэж, дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувь 28.9 гэснийг 29.2 гэж, нэгдсэн төсвийн суур тэнцэл 248 тэрбум төгрөг гэснийг 270 тэрбум төгрөг гэж тус өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байна. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1-5 нэгдсэн хуралдаанаар 3 дахь хэлэлцүүлэг явуулахад төсвийн болон эдийн засгийн байнгын хоруудын хамтсан хуралдаанаас гарсан санал, төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн хэсэг талаар төсвийн доктортой байдлын зөвлөлд дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна. Төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой асуудлаар чиглэл өгч 2 дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар төсвийн болон эдийн засгийн байнгын хороонд төслийг буцааж болно хэмээн заасны дагуу төсвийн доктортой байдлын зөвлөлд дүгнэлт гарган танилцуулж байна. Дээрх өөрчлөлт нь 1. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 6-гийн 1-р заалт дахь төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна. 2. Төсвийн хүрээ өөрчлөгдсөнтэй холбогдсон төсвийн төсөл дээр төсвийн орлого нэмэгдэх, мөн төсвийн суур зарлага нэмэгдэх, хөрөнгийн зардал буурах буюу зарлагын бүцэд өөрчлөлт орох шууд үр дагавартай байгаа нь тоон дүнгээр харьцангуй бага хэдий ч чанарын хувьд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 3. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтөй хамт өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний өөрчлөлтийг хилэлцэж байгаа энэ мөчид төсвийн төслийн 3 дугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн хүрээний мэдээллийн 2 дугаар хэлэлцүүлгийг явуулах замаар буюу төсвийн 3 дугаар хэлэлцүүлгийн үр дүнгээр төсвийн хүрээг өөрчилж байгаа нь хүрээн төсвөө дагдаг буруу жишгийг дахин давтаж байгааг цаашид анхаарах шаардлагатай байна. Төсвийн доктортой байдлын зөвлөл.